би сая танайд маань хүндрээд тэгээд 2 хоног бүтэн гэртээ хөвтлээ. Тэгээд амар ханаад байна. Бүр амар сүлдаад битүү хүлэрч халуураад хоолой бүр амар өвддөг. Тэгээд би бүр ажилдаа ч яваагүй 2 хоног сайхан хөвтлээ. Тэгээд өнөөдрөөс яг арай гайг болж байна. Тэгээд аав өнөөдөр ирж байгаа. Тэгээ одоо бас хоол унд хийгээ байж гин. Самсууд гарцгаая. Гадаа өнөөдөр амар гоё байсан байна. Жохон даарч магадгүй юм болов уу гэж бодсон чи. Үгүй байна. Өнөөдөр авчлаа. Өнөөдөр ажил ингэ болоо. Би нөгөө хэвтэй байсан болохоор амар чимээтэй байгааг анзаараагүй бичлэг хийсэн байлээ. Тэгээ одоо манай гэрийн нөгөө урагшаа уул байдаг. Тэгээ ханиадтайсэн болохоор дараагарыг орхисон мэлсэн. Өнөөдөр өөр онцгой ажил байхгүй болохоор кофег авчаад одоо уул руу явах чинь. Одоо энийг даваад уул руу орчиж байгаа юм байна. Төвөр талхаж хөдөлгөөн хийгээгүй. Бараг эхэлж өгөх гээд байгаа юм шүү. Энийг гоо бас яах вэ? Нэг жижигхэн бол эсвэл юм шиг. Тэгээд ийм болохоор цастай байсан ч нэг альтернатив гэхгүй юм байна. Би нэг хүн гар түн болов гэсэн чинь хүмүүс өрн байна. Бууж ирээд нэлээд дүүн сая зурж бууж ирлээ. Дээшигээд ихтэй уг нь явж үзмээр лээ. Тэгээ өнөөдөр нэг бэлдэж мэдээгүй кофе мовч амар төвхтэй минь. Болохоор ер нь өнөөдөртөө явах юм гэсгээд бууйдоо. Тэгээд дулаархаар нэг гарч ирнэ. Яг хөөх юм байна уу би. Миний бодсноос хөрхөн цэвэрхэн зам ам нь ойлгомжтой амар л юм байна. Багсанд явна гэдээсэн. Багш магшгүй болохоор багштай явсан гэж баг. Тэгээд анхнаасаа жоо судалж байгаа гайгүй газар явахгүй. Гэхдээ энэ жилдээ багтаагаад явахыг хичээнэ. Одоо ороод хоол хийж идээд тэгээд орой нэг кино минь үзэж байгаа л амрах бах та. Жаар. Түрүүн гэрээс гарах жагаад жоохон цүүч юм шиг харагдаад байсан шүү дээ. Тэр үед миний өнцөг мөцөг болов юм болов. Одоо тэгээд арай хангууч юм шиг харагдаад байгаа юм. Нөгөө амархан улааж мулаачдаг даарч халууцаараа тийм болохоор ерөөсөө плаш энтер төрөхдөггүй байхгүй. Тэгээд плаш төрчихээр угаасаа нөгөө хацарч байгаа том болохоор тэгээ надад нэг зөвхгүй байгаа шиг санагдаад одоо яг плашиг ойлгохгүй байгаа үе дээрээ явж байгаа. Тэгээд уг нэг хэсэг жоохон дуртай болоод төрөж үзэх юм аа. Тэгсэн яалтчгүй л онцгой харагдаад тэгээд буцаа болцсон. За тэгээд миний нэг өдөр нэг иймэрхүү өнгөрлөө. 쇼핑 기체 올딩 сайхан байна. 어디가 흑기사 같은 역할을 하는데 좀 단순 무시.
2 дөрөв тэгэл ажил хичээлдээ явал арай их ажилладаг болсон. 7 өнөخت нэг хичээлтэй болохоор ер нь яг завгүй мөн гэхээр гайгүй ч юм шиг, гайгүй мөн гэхээр завгүй ч юм шиг л өдрөөр өнгөрүүлээ. Нэг хийхээ болчоор айгүй амархан бичлэг хийхээ болчтой. Нэг хийхээр уг нь болоод идэг байхгүй. 승객 여러분의 안전을 위하여 차량 이동. Тэгээ өнөөдрөөс буцааж бичлэг хийх байж байна. Min buraya mı koyun? Би эдний кофенд аягүй дуртай байхгүй юу? Тэгээ дааш манай гэрээ энэ хавьд байдгүй. Бүр автосаар явж иж байгаад байсан байхгүй юу? Тэгээд өнөөдөр амарч байгаа дээрээ гээд ялцсан. Тэгээд цахилгаан 10-аас дээш гисэн болохоор тирамису те мини макрон те захиалсан. Энийг гэхдээ би арай чи амар жижигэн гэж бодоггүйсэн чинь угаасаа үнэ нь хийдэлээ 3000 зурлаа. 3000 төгрөг юм. Тэгээд тирамису нь болохоор 5000, кофе 3600. Кармагийн шинтэн уралсан байсан. Тэгээ одоо кофего жимайт ингээ үзэх хэлүүлж.